Сайн байцгаана уу? Та бүхний энэ өглөө нь ямар амгалан гайтгая. За, Дубайн үйл хөдлөх хөрөнгийн зах зээл гэдэг сэдвээр илтгэл бэлтгэхээр та бүхэнд энэ танилцуулгыг бэлдлээ. За. Энэ юу яасан манайхан? Remax Mongolia-гийн франчайз байгаа шүү дээ. Тэр франчайзынхан Дубайн үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа хийдэг барилгын 3 компанитай хамтран ажиллах гэрээ байна. Тэгээд тэр хамтран ажиллах гэрээний хамгийн ихнийхэн гэрээ нь болохоор Showbear-тэй гэж компани. Тэр компани 2024 оны 8 сард, 9 сард, сая энэ 2 сард ингээ 3 удаа нийт Монгол улсад ирж өөрсдөө төслүүдийг танилцуулсан. Тэгээд тэр үйл ажиллагаануудад оролцсон дахиад манай офисын зүгээс тийм одоо Дубай руу тэр 3 компанид очиж уулзаад ирэхэд бизнес томилт өгөөд, алтан томилт өгөөд тэр 3 компанитай нэг очиж уулзаад зах зээлийн шинжилгээ хийгээд гарч ирсэн үр дүн. Тэгээ бас дээрэс нь Дубайн үйл хөдлөлийн зах зээл нэг гүйлгээ зуучилсан. Тэр туршлагууд дээр үндэстэй энэ хөлтөд та бүхэн танилцуулж байгаа юм шүү. За, эхлэлийн агуулга болохоор зах зээлийн судалгаа. За, энэ Дубай хотыг бусад хотуудтай харьцуулахад яг юугаараа даваа юм бэ? Хөрөнгө оруулах шалтгаан нь юу юм бэ? Энэ үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэдгийг үйл хөдлөх хөрөнгө оруулах гэж ярьдаг юм билээ. За, тэгээд мөн эргэцэн орчин хамгийн гол нь эргэцэн орчин гэдэгтэй. Тэнгим худалдаж авдаа гэхэд ямар нэгэн байдлаар эрсдэлээ үүсэх үү. За, мөн боломжит хамтрагчид гээд саяны энэ 3 шиг байрлалын компани танилцуулна. За, тэгээд Showbear-ийн Монгол буюу энэ 3 удаа Монгол улсад ажиллаад байгаа. Өөрсдийнхөө төслүүдийг танилцуулаад байгаа. Энэ компани яг юу хийсэн бэ? Яг ямар боломжийг санал болгоод байгаа юм бэ? Тэгээд та бүхэнтэйгээ хуваалцах юм аа. За, хотуудын харьцуулт. Дубайг манайхаа юу яах юм бэ? Лондон, Нью-Йорк, Мумбай гэж 3 хоттой л харьцуулдаг. Яа тэгэхээр энэ бол олон орны одоо иргэд очиж амьдардаг юм төв болсон юм. За яг хөө энийг харьцуулахдаа бүгдээрээ үйл хөдлөх хөрөнгийн хууль эрхцэн орчин татвар нь ямар юм бэ? Жилийн түрээсийн өгөөж юу юм бэ? Жилийн түрээ өгсөн өгөөж гэдэг нь та үйл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийнхаа хэдэн хувийг нэг жил буцааж авах юм бэ? Одоо таны үйл хөдлөх хөрөнгө 500 сая төгрөгийн үнэтэй бол эсвэл 1 тэрбум төгрөгийн үнэтэй бол нэг жил та түрээслээ гэхэд хэдэн хувь болгож өсгөж авах юм бэ гэдэг л асуулт тийм. Одоо тэр хойдолд нь 3-аас 4%, 2-оос 3%, 7-оос 10% гэж. Хэрвээ та 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол түрээсэлснээрээ жилд та 100 сая авахтай болно гэсэн. Дубайд. Бусад хотуудад бол 40 сая, 30 сая хэмжээнд байх. За, татварын Лондон үйл хөдлөх хөрөнгө худалдаа авахд танаас татвар авна. 12% авна. За, дээрэс нь нэмээд та гадаадын иргэн байх юм бол 2% нэмэлт татвар төлнө. Нью-Йорк бол 1.7% дундчаа тийм. Мумбай хот бол та үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахд татвар авна. Дахиад та үйл хөдлөх хөрөнгөтэй байж байгаа шүү дээ тийм. Худалдаж авчаа зүгээр байж байгаа чинь танаас татвар авна. Харин Дубай хувьд тийм байна. Алин ч та тэнд үйл хөдлөх хөрөнгө худалдаж авсан ч танаас татвар авахгүй. Үйл хөдлөх хөрөнгөтэй байлаа гэж танаас татвар авахгүй. За, тэгэхээр энэ хоёр үзүүлэлт дээр шууд ямар ч асуудалгүй ялгараа гараад ирж байна. За, хууль эрхцэн орчингийн хувьд Лондон бол маш хүч шүү. Яа тэгэхээр Лондон та бүхэн мэдж байгаа тийм Оросын баячууд хөрөнгө авлаа. За, Нью-Йорк бол нэлээд чанга. Бараг л шүүх хуралд орж байгаа юм шиг юм тийм. Мумбай бол та аль улсын иргэн юм бэ гэдэгтэй их адилхан тийм. Дубайд бол маш найрсаг орчин. Маш найрсаг орчин гэдэг юугаар илэрхийлж байгаа гэхээр энэнгээр илэрхийлж байгаа. Хэрвээ Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод 1 сая дирхам гэдэг нь ойролцоогоор 273 мянган Америк доллар гэсэн. 273 мянган Америк доллараар та үйл хөдлөх хөрөнгө худалдаж авал танд 5 жилийн ногоон виз. Та энэ 5 жилийн ногоон визээр тийм хөдөлмөр эрхэлж болно. Одоо нөгөө харлна гэдэг ойлголт байхгүй гэсэн үг байхгүй. Та хөдөлмөр эрхэлж болно. Яг л байнгын оршин суугч иргэншил амьдрна гэсэн. Хэрвээ та 2 сая дирхам буюу 575 мянган Америк долларын хөрөнгө оруулалт хийвэл 10 жилийн алтан виз гэдэг алтан виз юм. Алтан виз нь мэдээс ногоон визээс илүү давуу талуудтай. Ямар давуу талууд байгаа юм гэхээр та өөрийнхөө үр хүүхдийг, өөрийнхөө хань ижлийг, өөрийнхөө аав ээжийг, хань ижлийнхээ аав ээжийг бүгдийг дахиад энэ виз мэдүүлэх хэрэгтэй болчихсон.
За тэгээд түрүүнд ярьсан нөө 3 байж чинь тий. Үйл хөдлөх хөрөнгө өөрөө татваргүй. Дээрээс нь үйл хөдлөх хөрөнгө худалдахад татваргүй. Дахиад үйл хөдлөх хөрөнгө түрээсээ орлого олоход татваргүй. Ерөөсөө ингээд ямар ч татваргүй зах зээлийг чөлөөт тий. За тэгээд ингээд эхний 6 шалтгаан дуусж байгаа юм. Эхний 5 шалтгаан дуусж байгаа. Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүүц ил тод нээлттэй. Угаасаа л тэнд худалдаж авч байгаа хүмүүс гадаадын иргэд байгаа. Тэгэхээр тэр хүмүүст бүх зүйл маш ойлгомжтой байх хэрэгтэй. Тийм учраас бүгдэнд нь итгэл төрүүлэхүүц ил тод үйл явц гарч ирсэн. Дубай өөрөө Арабын нэгдсэн Эмират улс өөрөө 10 сая иргэдтэй. 10 сая иргэнийх нь 1.8 сая л яг Дубай уугуул. Бус нь дандаа гадаад. Тэгэхээр бараг 80% гадаад тахгүй 80 гаруй. Тэгэхээр тэднэрт бүгдэнд нь нээлттэй ил тод итгэл төрүүлэхүүц хийж бид нар хөрөнгө оруулж явдаг. За тэгээд 100% чөлөөт хөрөнгийн эзэн болно. Дахиад санхүүгийн хэлбэр сонголтууд байгаа. Энэ санхүүгийн хэлбэр сонголт гэж юу гэж байгаа юм гэхээр та крипто койноор төлөх юм уу? Та зээлээр авах юм уу? Бэлэн мөнгөөр төлөх юм уу? Одоо бүх л нөхцөлийг өгнө. За тэгээд алсын зай. Заавал тэнд очиж амьдрах албагүй. Монголоос тэнд хөрөнгө авчиад түрээслээ тэндээс ашиг үзэж. Монголд заавал хадгаламжин жилийн 12% хүүтэй гээд мөнгө хадгалуулах юм уу? Эсвэл аль нэг бондыг аваад жилийн 20% хүүг өгөөж авах юм уу? Эсвэл зүгээр Дубайд хөрөнгө авчихгүй. За эргэцэн орчин. Эргэцэн орчны хувьд бол Дубайд Land Department гэж газар байгаа. За Government of Dubai Land Department гэж тийм. Эдний юу яа? Та үйл хөдлөх хөрөнгөийнхөө худалдан авалтын захиалгын гэрээг хийснээрээ 20% төлөөд баталгаажуулдаг захиалгын гэрээгээ. За тэгээд нэг үйл хөдлөх хөрөнгөний бүртгэлийн дүн гэж дөрөв. Энэ татвар шүү манайхаа. Зүгээр тэр үйл хөдлөх хөрөнгө бий боллоо гэдгийг засгийн газрын одоо манайхаар бол одоо улсын бүртгэлийн газар гэх юм уу тэр нь бүртгүүлэхийн төлөө 4% гэдэг. Ингээд өөр татвар. За энэ боломжит хамтрагч нэг очиж уудсан гэдэг хөрөнгө компани. За энэ Ellington Properties гэдэг компани. За Ellington Properties-ыг үндэслэн байгуулсан 3 хүн бол Роберт Бут, Йосеф Томас, Илин Яман гэдэг 3 хүн байна. Тэгэхээр энэ компани бол 2015 онд 1 төсөл, 16 онд 2 төсөл, 17 онд 5 төсөл, 18 онд 3 төсөл, 19 онд 1 төсөл, 21 онд 3 төсөл гээд ингээд төслүүд хэрэгжүүлээд явагдсан жил болов. Тэгээд 2024 оны 2024 онд нэг буюу ингээд нийт 12 шиг төслөд хүлээлгээд өгсөн. Тэгэхээр энэ залуучууд 2015 онд үйл ажиллагаагаа эхэлсэн мөртлөө аль хэдийн 12 төсөл хүлээлгээд өгсөн гэсэн. Бид нар яагаад ийм сайн байгаад байгаа юм бэ гэхээр Ellington Properties компани 343 орчим ажилтнтай. За үүнээс миний ойлгосноор яг борлуулалтын чиглэлийг хийдэг хүмүүс нь 99. Бараг 3-ны 1 гэсэн тийм. За энэ ерөнхий захирал Роберт Бут гэдэг энэ хүн. Энэ хүн өөрөө одоо Дубай Арабын нэгдсэн Эмират улсын Emaar Properties компани хойд номхон талын бүсийг хариуцсан захирал гэсэн баггүй. Тэгэхээр энэ хүн чинь асар их туршлагатай гэсэн. Одоо бидний мэддэг нэг Бурж Халифаг барьсан компани гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд энэ хүн бол одоо Канадын British Columbia их сургуулийн үйл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт хот төлөв чиглэлээр магистр хийсэн. За бакалавр нь юу байлаа? Тэгээ Канадын Simon Fraser их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр хийсэн. Тэгэхээр Канадын одоо боловсрол эзэмсэн гэсэн. За дараагийнх нь энэ Элен Яман гэдэг хүн. Энэ хүн бол гүйцэтгэх захирал нь. За энэ хүн бол 2006 оноос 2014 оны хооронд Дамак гэж компани байна. Одоо Дубай үйл хөдлөлийн зах зээлд 3-т ордог тоглогч гэсэн. Одоо энэний дараа танилцуулган дээр. Нэг нь Эмаараас ирсэн, нөгөөх нь Дамакаас ирсэн хоёр хүн баггүй. Нэг нь нэгт ордог компаниас, нөгөөх нь хуучин хоёрт ордог байсан компаниас ирсэн гэсэн. Тэгэхээр тэр асар их туршлагаараа л энэ хоёр ороод ирчихсэн гэсэн шууд автоматар. За тэгээд хамтран үүсгэн байгуулагч гээд энэ нийтгүй хүн байгаа. Хавьер гэж юм шүү дээ. Isef Thomas гэж хүн. За энэ хүн бол Хавьер гэдэг энэ нийтгийн менежментийн сургуулийн магистраар төгссөн юм хүн байна. За энэ хүний тэнд биш үү те 2014 онд үүсгэн байгуулагдсан 343 ажилтнтай одоо 35 ширхэг төслийг ингээ амжилттай хэрэгжүүлж байгаа. Нийт 47 төслөөс 12-ын хүлээлгээ өгсөн. За тэгээд энэ компанийн Жажа
гэдэг эмэгтэйтэй уулзч танилцж ярьсан. За энэ хүн бол одоо худалдааны харилцааны менежер гэдэг албан шалтгаан. Удахгүй Монгол улсад яг энэ шоу бариалт гэдэг шиг аялж роуд шоу гэж нэрлэдэг тэргээ тий. Өөрсдийнхөө төслүүдийг танилцуулах юм билээ. Та бүхэн тэр үед бас очиж танилцаарай. За энэ нөгөө алдарт Дамак. Одоо та нар бүхэн энэ хүнийг санаж байгаа энэ Хусейн Сажманы тий. Одоо Трампын дотны анд тий. Сая нөгөө Трамп ерөнхийлөгч болон шууд 20 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт. За энэ хүн бол яг уу ямар учиртай юм гэхээр энэ компани бол 2002 онд үүсгэн байгуулагдсан компани. 2002 он гэдэг чинь одоо 23 жил болсон компани гэсэн. За нийт одоо миний ойлгосноор 6154 ажилтнтай гэж ойлгосон. Үүнийх нь 1342 нь борлуулалт дандаа борлуулалт ажилладаг. За тэгээд Дамак Properties бол дэлхийн 10 гаруй улсуудад төслүүд хэрэгжүүлсэн байна. За энэ Мальдив улс гэж байна. Йордан, Дохо, Ливан, Бейрут, Арабын нэгдсэн Эмират, Сауди Араб гэх ингээ 10 гаруй улсад төслүүд хэрэгжүүлсэн. За Лондонд бас төсөл хийдэг тий. Канадын Торонто ч хийдэг. За энэ Сажваны гэж энэ хүн бол одоо Forbes гэж сэтгүүл байгаа шүү дээ. Дэлхийн баячуудыг жагсаадаг. Тэр жагсаатаас харуул энэ хүн 597 дугаар. Энэ хүн 5.1 тэрбум Америк долларыг хөрөнгөтэй. За яг хөө манер бол бас асуудалд орсон тий. Жишээлбэл энэ хүн бол 2006 онд Улаан тэнгисийн Гамшаа бай орчимд газар худалдан авахтай авилга өгсөн хэрэгээр Египт улсын шүүхээс 5 жил шоронд хорих яадаг. Гэхдээ яг давж заадаад мөнгөний төлбөр өгөөд ямар нэгэн яатах юм бол тэр юм байна. За энэ Албан Сажваны, Америк Сажваны гэдэг нь бол одоо энэ хүний хүүхэд тий. Энэ хүний хүүхдүүд. За манер бол өөрөө 52 онд төрсэн 73 настай байгаа байхгүй. Энэ хоёр хүүхэд нь бол одоо ингээд компаниг аваад явж байгаа юм хоёр хүүхэд байна. За энэ Али Хусейн Сажваны гэдэг энэ хүүхэд нь бол 2014 оноос эхлээд компанид ажиллаж эхлээд 2017 оноос захирлаар ажиллаад эхэлсэн юм. За тэгээд Pyropco гэдэг компани нэг өөрийнхөө төрсөн дүүтэй хамтраад байгуулсан. Энэ болохоор нөгөө одоо миний ойлгосноор бол биткойн гэдэг шиг тийм юу үйлдвэрлэдэг компани байдаг тийм санхүүгийн зах зээлд байдаг. За Али Сажваны бол Бостон хотын Америк нэгдсэн улсын Массачусетс мужи улсын Бостон хотын Northern University их сургуулийг төгссөн. Эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй хүн юм байна. За энэ гурав бол гуруула Эмират юм шүү манайхаа. Түрүүний Роберт Бут бол Канад хүн, Элен Яман бол Ливан Араб хүн. За нөгөө Ясепин бол энэтхэг хүн. Энэ гурав бол гуруула яг Эмират. Яг одоо нөгөө 1.8 сая Эмират иргэн байгаа гэдсэн шүү дээ. Эмират хүн. Яг тэр Эмират гурав. За Америк Сажваны бол тэгээд охин нь University Их Британи улсын University College Лондонд төгссөн. Гэтэ барилга өсвөлтийн төслийн удирдлага гэдэг мэргэжлээр төгссөн юм байна. Дараа нь Лондон хотын Лондонгийн эдийн засгийн улс төрийн шинжилгээ ухааны их сургууль суралцаад санхүүгийн чиглэлээр магистр зэрэгтэй төгссөн. Ийм боловсролтой хүмүүс байна. За энэ компани Шериф Аллада гэдэг хүнтэй уулзсан. Энэ үнэхээр аимшигтай том компани билээ. Хөрөнгөө танилцуулаад ерөөсөө танилцуулж дуустсан. Биднэртэй аягүй сайхан найрсаг уудаж хүлээж авсан. Дамак бас Монголд ирэхээр төлөвлөж байгаа шүү дээ. Эднийх бас ирж төслүүдэд хайцсан. За дараагийнх нь одоо шоу бариалт. За энэ Путан Надувакат Чентамаракша Миньон гэдэг. Энийг бол PNC Minьон гэж тавьчихлаа. Ерөөсөө энэ хүнийг ерөөсөө PNC Minьон гэхээр нь баттай. За шоу бариалтыг бол 1995 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 11 мянган ажилтнтай. За 3700 орон сууц хүлээлгээд өгсөн юм компани тий. За миний ойлгосноор энэ компани Shoba Construction, Shoba India гэдэг ингээ 3 компани нийлбэр байна тий. Тэгээ нийт 3 компанийн ажил нийлээд 11600 тий. За 400 гаруй төсөл хэрэгжүүлээ 7.9 сая метр квадрат
талбай хүлээлгэж өгсөн тийм. За энэ үүсгэн байгуулагчийг ярихгүй л ерөөсөө болохгүй. Энэ компаниг ярихын тулд үүсгэн байгуулагчийг л ярихгүй болохгүй. За энэ хүн бол 76 настай хүн. Forbes сэтгүүлд гаргасан нөгөө баячуудын чагсаалтанд бол 1187-д жагсаж байгаа 2.8 тэрбум хөрөнгөтэй. Хэрвээ би бурхан болвол миний бүх хөрөнгийн 50%-ийг шууд одоо сайн үлсийн сангууд гэж тийм тэрэнд өгөх. Ерөөсөө энэ хүн бурхан болвол 1.4 тэрбум Америк доллар тэр сайн үлсийн сангуудад очно гэсэн. Энэ хүн яагаад тийм хийсэн бэ гэхээр миний ойлгосноор 10 наснд аавыгаа алдсан юм байна. 10 наснд өлжирсэн гэсэн үг тийм. Тэгээд их сургуульд 26 наснда ингээд сурах гад орсон боловч төлбөрийн төлж чадахгүй болохоор их сургуулаа орхисон. Ер нь бол нэлээд хэцүү амьдралыг туулж гарч ирсэн гэсэн. Тэгээд 76 наснда Омон улсад очиод ер нь бол анх манер зүгээр юм тавилга интерьер дизайн хийдэг хүмүүс байна байхгүй. Тэгээд 76 онд Омон улсад очиод ийм уран дархан гоё юм хийдэг юм тийм. Тэр хааны орд харшуудад ингээд тийм юу хийж өгсөн гэсэн. Одоо гар урлал юм уу та тийм үү хийж өгсөн. Тэгээд нөгөө Омон улсынхаа гоё төслүүдэд орцож явж байгаад 1984 онд бүр ингээд яг тансаг зэрэглэлийн тэгээд энэ дотор заслын тийм үйлчлэг үзүүлдэг компани болсон гэсэн. Эхлээд бол зүгээр дотор засал хийдэг компани байсан ба шүү дээ. Тэгжээд бүр ингээд яг тансаг зэрэглэлийн дотор засал интерьерийн компани гэсэн. Ямар байд юм бэ гэж хийж явж байгаад 1995 он Омон улсын хаан иргэншил болгосон байна мэн. 76 оноос хойш 95 он 19 жил зүтгэсэн байна. Тэгээд тентхийнхаа иргэншлийг аваад 90-ад оноос бол ингээд 90-ад оны дундуур бол үл хөрөнгөний бизнест орсон байгаа. Тэгээд Shoppa гэж компанид ирсэн шалтгаан аяг ингээд зүгээр эхнэрийнх нь эхнэр нь бурхан болцсон. Тэгээд хоёр хүүхэдтэй үлдсэн. Тэгээд компани эхнэрийнхээ нэрээр нэрлэлсэн. За миний цаг хэлээ явцсан байна шүү дээ. За тэгээд эднийх бол ийм учиртай компани шүү манайхаа. За тэр Francis Albert бол ерөөсө барилгын инженер гэж анх ажилд ороод нийтлэг сургууль төгсөөл одоо тэгээд яг SEO-гоор нь ажилладаг. За манер өндөр наснд гарсан болохоор хүүн орж ирсэн цэцлүүдийн зөвлөлийн даргыг хийж байгаа. Өнгөрсөн жилээс ийм учиртай компани. За тэгээд эдний компанитай очиулсан. Энэ хүн Монголд 8 сар 9 сард ирэхэд аль алинд нь уулзсан. Гэхдээ 12 сард очиод яг нөгөө алдарч хийгээд шүүдэр гээд нөгөө архив өгөх. Энд гэхдээ архивч болох юм билээ гэсэн. Нөгөө шашнаараа архивуудгүй гэсэн шүү дээ. Уу яг уундтай амар юу юм. Тий амар нууж. За энэ Shoppa Realty-ийн талаар энэ Harvard Business Case Study хийсэн юм байна. Эдний хамгийн том давуу тал нь юм байна манайхаа. Дубайд төслийн хугацаанд нь оруулдаг 2-3 компани байдаг юм. Яг хугацаанд оруулдаг. Гэхдээ хугацаанаасаа өмнө оруулсан ганцхан компани байдаг. Тэр нь Shoppa Realty. Тэднийх яагаад оруулж чадсан бэ гэхээр тэдний схем энэ тасалгаа хараар тэмдэглэсэн хүрээ шүү дээ. Энд байдаг гэсэн. Эднийх backward integration-ыг хийж чаддаг компани гэсэн. Одоо хэдүүлгийг мэддэг компаниуд бол энэ улаан хүрээний дотор байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр зурмгийн үйлдвэр, цонхны үйлдвэр, бетоны үйлдвэр те одоо барилгын материалууд, хаалга, цонх одоо юу гэдэг эднэрийг дандаа ханган нийлүүлэгчдээс авдаг барилгын компани. Эднийх бол уучлаарай зүгээр тоног төхөөрөмжийн үйлдвэр хийхгүй гэхдээ тоног төхөөрөмж өөрсдийнх нь. За цонх одоо шил мэл өөртөө хайзуулахгүй гэхдээ цонхны үйлдвэр нь өөрсдийнх нь. За арайч цемент үйлдвэрлэхгүй гэхдээ бетоны үйлдвэр нь өөрсдийнх нь. Одоо босод одоо пялта одоо юу гэдэг те дулаалга бүгдийн үйлдвэрлэдэг өөрийн үйлдвэрлэдэг. Тэгэхээр эднийх хугацаагаа яг бариулж чадна гэсэн. Ямар нэгэн ханган нийлүүлэгчээс огт хамаахгүй. Тэгэхээр Shoppa-гийн одоо юу эндээ байгаа юм ба. Юу гэдэг вэ? Одоо нууцсан бизнесийн нууц эндээ байгаа. Тэгэхээр энэ 2019 оны Harvard-ийн case study гэдэг л зөвхөн Дубай хотод 300 гаруй архитекттэй. Зөвхөн Дубай. Тэгээ нийтлэл тасаа шүү дээ. За тэгээд энэ манай бүжин там гэдэг одоо энэ Ramax-ын захиралтай хамтын ажиллагааны гэрээ зурж байгаа байл. За тэр бол миний нөгөө Дубайд гаргасан гүйлгээний одоо постэр зураг байгаа юм. За яг энэ танилцуулгын үеэр Дубайд үйл хөдлөлт хөрөнгө аваад аяллаа ваучер өгдөг. Тэр нэг 2200 Америк доллар байдаг. Тэгээ тэрнгүүрээ одоо та их нэртэйгээ үйл хөдлөлийн агенттайгаа хөнтөөч явж болно. За төлбөрийн нөхцөлийн хувьд бол ингэдэм маань 20% төлөөл захиалгын гэрээ баталгаач чинь. Тэгээд 40%-ийн төлбөрийг 10-10-аар хуваагаад 6 сар тутамд одоо энэ Монголд айгүй түгээмэл хэрэгтэй хувь лизинг гэж ярьж компаниудын тэр л нөхцөл.
Үлдсэн 40% барилгын ашиглалтанд орсны дараа төлнө. Ингээд юм уян ахын нөхцөлтэй. Гэхдээ бид нар үйл ажиллагааныхаа үеэр 2%-ийг төлөөлт захиалгын гэрээ болгож шүү дээ. Төсөөл 2%. Тэгээд 8%-ийг нь 7-оос 14 хоног шилжүүлнэ, 10%-ийг 1 сарын дотор шилжүүлнэ. Үлдсэн нь бол ижлэх. 10%-аар 6 сар тутам төлөөлж. За, алтан бизнесний талаар боломжийг хэлсэн, эрүүл мэндийн даатгал бас байгаа. Өөрөөр хэлбэл хэдүүлээ ингээд нэг аав ээж минь хадраар өглөө ч юм уу, хань ээж минь хадраар өглөө, өөрөөр хадраар өглөө гэж Монголд бол нэг байрыг заавал зарж ирэл эмчлийн төлбөр хийдэг. Манай эрүүл мэндийн даатгал тэрийг өгч чаддгүй. Яагаад гэвэл бид нар Солонгос явах хэрэг болдог, Япон явах хэрэг болдог, Хятад явах хэрэг болдог. Гэтэл Дубайд тэр бүх эрүүл мэндийн үйлчилгээ байна. Та хөрөнгө оруулалтаа хийсэн бүгдийг аавна гэсэн. Одоо энэ дээр нэг бодис жишээ ярихад саяны тэр ихний зурагт гарсан манай захирал чинь нөхөртөөгөө хамтдаа 550 мянган 45 мянган Америк доллараар үл хөдлөх худалдаад авсан. Хоёр талынхаа аав ээжийг 4 хүүхэдтэй нийлээд 10 хүн одоо 10 жилийн визтэй дахиад даатгалд хамрагдсан байна гэсэн тийм. Тийм давуу талтай. За тийм бүжин там захирал Батбаатар захирлын хөдөлж авсан гэсэн үг. За энд нэг гоё юм байна. 2024 оны одоо энэ чи ихээр худалж авсан шүү дээ. Тэгсэн мөртлөө дөнгөж 145 мянган Америк долларын төлбөр төлсөн байгаа. 2024 оны 8 сарын байр. Дөнгөж нэг 30% төлсөн гэсэн. Тэгсэн мөртлөө одоо хэрвээ үл хөдлөхөнгөө зарыг 689 мянган Америк доллар зарна. 550 мянга гэд гэрээсэн байгаа шүү дээ. Тэрийг бүгдийг төлөөгүй байгаа шүү дээ. Гэтэ зарыг хэвэл 689 мянгаар зарах гэдэг. Тэгээ зөрүү нь 149 мянга Америк доллар. Зүгээр л нөхчөж байгаа хөө. Төлсөн мөнгөөр үл авчиж байгаа. Яг хөө энэ яг ашиглалтанд орох үедээ бол 1 сая болчих юм байлээ. За ер нь харьцуулаад үзэх юм бол ингээл гэсэн үг манайхаа. Энэ. Одоо peak fee business байгаа шүү дээ Шангрила. Шангрилад 1 м квадрат нь 34 сая 500 гэж байгаа. Хэрвээ Шангрила 50 м квадрат байр аваад 1 тэрбум 725 сая болно. Дубайд 1 м квадрат нь Shop Orbis гэдэг үстэй 18 сая 700. Та 935 сая төлнө. Та Шангрила 50 м квадрат байр авах мөнгөөрөө Дубайд 92 м квадрат орон сууц. Энийг зүгээр хүнүү 2222 дээр тавьсан бол хүнүү 2222 та 143 м квадрат талбай авах мөнгөөрөө Shop Orbis-аас 50 м квадрат талбай худалдаж авах гэсэн. Тэгэхээр харьцуултаа ингээл хийчихнэ гэсэн. Хүнүү Шангрилагаа ороод ирэхэд биднэрт илүү тод болчихсон. За анхаарал тавьсанд баярлалаа манайхаа.